биш одоо байр суурь их олон дахин илэрхийлж байгаа л да. Энэ дээр бид нар ер нь үндсэн суурьаар нь шийдэхийн тулд салбарын хэмжээнд нь ер нь эмчнэрт энэ эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлснийхаа төлөө ял шийдвүүлээд байгаа энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Энэ асуудлын гол шийдэл нь бид нар одоо хуулийн шинжилэл бид нар хэрэгтэй байгаа. Энэ дээр бол хоёр хуулийн асуудал яригдана. Нэгдүгээр донорын тухай хуулийн шинжилсэн найруулгын асуудал. Энийг өнгөрсөн парламентын хугацаанд Чим бүрэн гишүүн өргөн бариад одоо хилцүүлэгдэж батлагдаж амжааг учраас дахин шинжилсэн найруулгыг Чим бүрэн гишүүний хувьд барьж байгаа гэж ойлгож байгаа. За нөгөө талдаа энэнгээр бүх асуудал шийдэгдэхгүй. Өнгөрсөн хугацаанд энэ ял шийдгэл авсан эмчнэрийн тоог аваад үзэхээр бас багагүй байгаа. Тэгэхээр энийг бид нэр гол шийдэх асуудал эмч эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдлын тухай хууль гэдэг зүйлийг бид нар өргөн барихаар одоо өнгөрсөн хугацаанд одоо энэ сайд дээр төвлөгдснөөс хойш 9 сараас хойш энэ хуулийн дээр ажиллаж байна. Тэгээд энэ хуулийг бид нэр одоо үзэл баримтлалыг батлуулаад одоо ингээд нөгөө олон нийтийн хэлэлцүүлэг хийх энэ шатандаа явж байна. Ирэх намрын чуулганаар одоо өргөн барих энэ хуулиудын жагсаалтанд энэ хууль маань орчихсон байж байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан одоо мөнгөгүй болсноос үүдээд эмнэлгийн тусламж үйлчилгээг одоо иргэдэд хүртээхэд хэцүү боллоо. Зарим хувийн эмнэлгүүд бол эрүүл мэндийн даатгалын сангаар бол үйлчилгээ үзүүлэхгүй гэдгээ мэдгдсэн. Ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм. Энэ чаал дээр ер нь яг ямар арга хэмжээ авч ийн вэ? Даатгалын сангийн санхүүжилт нөхцөл байдал юм. Гэхдээ ер нь ийм байгаа. Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оны хувьд их хүн нөхцөл байдал байсан шүү дээ. 3 жилийн хугацаанд одоо хоримтлагдсан одоо өглөг хоримтлах ёстой санхүүжилтийн төвлөрүүлэг үүдэлтэй 316 тэрбум төгрөгийн асуудал байсан. Энийг 25 оны төсөвт одоо нэмэлж одоо тусгуулад даатгалын сангийн санхүүжилт 15% нэмэгдсэн гэсэн үг. Тэгээ энийг нь бид нар энэ өнгөрсөн 3 жилийн одоо үр ширхэг дарах процессыг хийж хэрэгжүүлээд одоо ер нь дуусч байна. Тэгэхээр энэ жил эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн оны ижил хэмжээгээр эмнэлгүүдэд санхүүжилтийг олгоно гэсэн үг. Ингээд бид нар дахиад оны төгсгөл болохоор одоо эмнэлгийн тусламж үйлчлэгээ тасалддаг энэ хүнд нөхцөл байдлаас орохын тулд яг эмнэлгүүдэд тодорхой хэдэн төгрөгийн тусламж үйлчлэгээ үзүүлэхийн сардаа хэдэн төгрөгийн тусламж үйлчлэгээг санхүүжүүлэх боломжтой юм бэ гэдэг энэ гэрээгээ хийх шатандаа явж байгаа даатгалын ерхий газар. Улсын болон хувийн эмнэлгүүдэд за одоо энэ жил танай эмнэлгийн эрүүл мэндийн даатгалаас хэдэн төгрөгөөр санхүүжүүлэхээр байна шүү. Энийг та зөвшөөрж гин үү гэдэг ингээ хилцлээ хийдэг. Хууль ёсных нь асуудал, хууль номынхаа дагуу явж байгаа эхний шатны хилцүүлэх асуудлууд маань явж байгаа. Даатгалын сангийн мөнгө бол угаасаа эмнэлгийн тусламж үйлчлэгийг ямар нэгэн хязгааргүйгээр санхүүжүүлэхэд хаанаач хүрэхгүй. Одоо бусад улс орны хувьд жишгийг аваад үзэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний дор хаяж 6% байж асуудал ер нь санхүүгийн асуудал шийдэгдэх төвшөндөө очдог гэж үздэг бол манай улсын хувьд одоо энэ жилийнх нь дөнгөж 3% байгаа байхгүй. Тэгэхээр цаашдаа энийг жил болгон үе шаттайгаар нэмэгдүүлэх ёстой. Богино хугацаанд яаж энэ дотоодын нийт бүтээгдэхүүний 6%-ийг эрүүл мэндийн салбарын санхүүжилт одоо зарцуулдаг болох вэ гэдэг энэ бодлого маань чухал байгаа. Хүртэл ер нь бол одоо гацаад байгаа юм байна гэж ойлголоо. Хизээ хилцээрийг хийж дуусаад иргэд одоо хэвийн үйлчлэгээ авч эхэлдэг болох юм бол. Хилцээ хийж дуустал тусламж үйлчлэгийг зогсоож байгаа асуудал ерөөсөө байхгүй. Эмнэлгүүд харин үйлчлэгээ үзүүлэх. Одоо эмнэлгүүд маань ийм хэмжээний санхүүжилтийн гэрээ ихж байна гэдэг одоо эхний хэлцлийнхаа дүнг сонсчоод зогсоохгүй болохгүй юм байна гэдэг ийм арга хэмжээ авж байгаа зарим нэгэн газрууд байгаа. Жишээл эрүүл мэндийн даатгалын сангаас татаас аваад иргэдэд үйлчлэгээ үзүүлдэг хувийн хвшлийн хичнээн эмнэлэг болгоос одоо хэдэн энэ санхүүжилттэй холбоотойгоор үйлчлэгээ үзүүлж чадахгүй асарчаад байгаа гэсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт өнгөрсөн жил авсан 200 гаруй хувийн хвшлийн эмнэлэг байгаа шүү. Тэднэртэй ямар нэгэн байдлаар энэ жил даатгалаас нэг төгрөг өгөхгүй гэсэн тийм санал тавьсан юм огтоосоо байхгүй. Цөөрсөн юм уу зүгээр? Тоон цөөрөг байна. Гэрээнийхээ дагуу ажиллана. Энэ жил хэдэн төгрөгөөр санхүүжүүлэх үү яах уу гэдэг хэлцлийнхаа шатанд явж байна. Энэ жил суулгах тал дээр та ажиллаж байна. Танай ямар зүгээс ямар арга хэмжээ авч байна? Биеийн байдал ямар байгаа? Та юу ирсэн бо? Эмийн лаборатори дээр одоо өнгөрсний эмийн сансгалын үеэр эмийн лаборатори нэмзээ болсон байна гэж асуудал ярьж байна. Эмийн лаборатори дахин ажил. Чин бүрэн гишүүн эмийн лаборатори ажиллаад манайх тэр хүүхдийн эмнэлгийн одоо эмийн орсон
гол металлыг шинжилж чадахгүй өнгөрсөн жил яг ийм нөхцөл байдлаас энэ байдал дээрдээ үгүй юм гэсэн юм. Тэг манайд шинжилж чадахгүй маш олон төрлийн шинжилгээнүүд байгаа. Энийг бид нэр зүгээр ганц нэг тоног төхөөрөмж авч тавиад шийдэх юм бол дахиад өрөөсгөл асуудал болно. Тийм учраас олон улсын стандартын шаардлага норм дүрмийг хангасан тийм лабораторитой болёо гэсэн ийм бодлого барьж байгаа. Энэ ажил маань маш амжилттай явж байгаа. Одоо халдвар төвчин судлалын үндэсний төвийн хашаанд дотор тэр лабораторийн барилга дотор нэг давхрыг нь тэр чигээр нь эмийн лаборатори болгох ажлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч хийгээд одоо зөвлөхүүд нь ирж ажиллаад 3 удаагийн уулзалтыг миний би өөрөө хийсэн. Хаана нь ямар лаборатори, ямар шинжилгээнүүдийг хийдэг бүх зохицоор нь байлгах уу гэдэг зураг төсөл нь гарцсан. Одоо эх сард 4 сард 5 сарын ихэр тендер нь зарлагдана. Ингээд лабораторийг доктортлын одоо яг технологийн дагуу засварыг хийгээд тоног төхөөрөмжийг нийлүүлэх компани сонгон шалгаруулагдаад ирэх одоо энэ жилийн намар гэхэд энэ өндөр хүчин чадалтай лаборатори маань ашиглалтанд орохоор байгаа. Бид нэр одоо юу хийж байгаа вэ? Энэ лабораторийг ажилуулах хүний нөөцийн сургалтын асуудлыг бид нар чадваржуулах асуудлыг нь эхэлж байгаа. Шинжилж чадахгүй байна гэдээ одоо ингээд Монгол улсад одоо хэмжээнд нэвтрүүлж байгаа эмийн одоо бүртгэл чагсаалтууд одоо шинжилж чадахгүй байна гэдэг энэ үгээр нь оруулаад ах юм уу? Одоо жишээлбэл хамгийн одоо хүүхдэд хэрэглэж байгаа энэ нөхий хэрэгслийнхаа хүнд металлыг шинжилж чадахгүй юм гэхлээр байна шүү дээ. Тэгэхээр ядаж эхний ээлжийн шаардлагатай зэмлэх хөрөнгөөр нь хангаж өгөх гэдэг юм уу? Энэ үйл ажиллагааг нь давхарлуулахгүй байх тал дээр одоо ямар санаач гарч байгаа юм бэ? Өчигдөр тэр эмийн лабораторийн дарга ярьж байгаагаар бол 1.7 тэрбумын санал одоо төсөв оруулсан боловч 80% насагтаа 200 сая төгрөг батлагдсан гэдэг ийм зүйлийг ярьсан шүү дээ. Гэхдээ бид нар одоо шинжилгээ хийхгүй нэгэд шаардлагатай эмээ оруулж ирэхгүй гэж болохгүй. Тийм учраас бидний тавьж байгаа шаардлага юу гэхээр хатуу зохицуулалттай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн хатуу зохицуулалттай улсуудаас орж ирж байгаа эмийг бид нар заавал шинжилгээ хийхгүйгээр орж ир зах зээлд хэрэгжилж болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ лабораторийн асуудал чинь ерөөсөө сая хэдэн сарын өмнө үүссэн юм биш шүү дээ. Өнгөрсөн хугацаанд олон жилийн турш лабораторийн хүчин чадал хүрэхгүй байсан зүйлийг бид нар шийдээд энэ жил бүрэн хүчин олон улсын стандартын дагуу оруулахад одоо хэдхэн сар үлдэж байхад бид нар давхар өөр тоног төхөөрөмж авахгүй ш тендер зарлах тийм үргэлгэн зарлага хэрэггүй гэж харж байгаа. Ажиллахгүй байгаануудыг ажилд оруулах арга хэмжээнүүдийг бүгдийг цаг тухайд нь аваа явж байгаа. Ерөнхий газраар таныг захирч гаргасан гэдэг мэдээлэл өгөө тэр нэг одоо бид нар чинь эмчнэрийг нэг баяраа тэмдэглэхгүй гэдэг тушаал шийдвэр гаргахгүй шүү дээ. Эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад одоо чиглэл өгсөн тушаал гарсан. Тэр нь юу гэхээр эмчнэрийн баяр, сувлагч нарын баярыг илүү их эмч сувлагч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эмч ажилтнаа сонсох чиглэлд илүү их бүтээлч байдлаар тэмдэглэж өнгөрүүлэхийг одоо уриалсан, санал болгосон ямар нэгэн байдлаар одоо баяр ёслол болохоор одоо ингээд тэмдэглэл байдлаар хуучин тэмдэглэл байдлаар хэрэгэлдгийг одоо хэрэглэхгүй байх, тийм байдлаар тэмдэглэхгүй байх хэрэгтэй гэдэг тийм тушаалыг гаргаж явуулсан. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дараагаар инх бол гээд эрүүл мэндийн сайд асууж томсон. Тэгээ яг ямар шалгуураар одоо тухайлбал томсон бэ? Өмнөх дарга нь одоо тухайлбал авилгатаа тэмцэх газар бас шалгагдаж байсан. Энд хэрэгэр нь яаж хийж стандарт гэдэг юм бэ? Гэхдээ энэ талаар өмнө зүүн дээрс одоо хуучин даргын асуудал буюу шүүх шатандаа явж байгаа гэж харж байгаа. За одоо томилогдсон дарга нь бол одоо засгийн газрын хурлаар ороод одоо ингээд төр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Орчуулгын эмчийн асуудал дээр ажиллаж байна уу? Мөхсөөхөн сайдаа та яагаад асуултанд хариулахгүй юм бэ? Харин эрүүл мэндийн байгууллагууд маань одоо ингээд менежментийн хувьд ингээд санхүүжилтийн хувьд 20 оноос хойш санхүүжилт тогтолцооны шинжилэлт орсон шүү дээ. Энээс хойш одоо менежмент зөв зохион байгуулалтаа хийж зарим нэгэн байгууллагууд маань чадахгүй учраас ингээд үр төлбөрт орсон асуудал байгаад байгаа. Тэгэхээр энийгээ эмнэлгүүд маань цаашдаа менежментээ сайжруулаад төлөөж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нар одоо ингээд үр төлбөр гаргадаг, тэрийг нь улсаас төлдөг, даадаг энэ нөхцөл байдал хэвээрээ үргэлжлэх юм бол биднэрт хийзээш одоо ахиж дэвшил гарахгүй л гэж байна. Эний одоо нийгмийн баталгаа юм уу энэ асуудал дээр юу яаж одоо жишээлбэл сая Баян онгор аймагаас
эмчнүүд хэрэглэж байгаа амьсаа алдсан эмчийн асуудал байна. За мөн тэрний эмчнэр ч гэсэндээ ажил үгүй гүйцэтгэж явах. Ер нь энэ салбар маш хүнд байна. Тэгээд байгаа юм шиг л онцгой болоод байгаа нэг хэлбэр болдог шүү дээ. Гэх мэтлээ энэ дээр эмнэлгийн салбарын ажилтнуудад одоо жишээ энэ эмчнүүдийн хувьд энэ салбар хүнд байна шүү дээ. Одоо ийм байна. Одоо ажил мэргэжлээ гүйцэтгэж яваад нас барсан тохиолдлууд ер нь нэг 17-8 орчим ийм тохиолдол байна. Энэ дээр ямар нэгэн байдлаар зохион байгуулалтад эргээд олгож байгаа тийм одоо харж үзэж байгаа зүйл байхгүй байна. Тэгэхээр бид нар энийг цаашдаа ер нь яаж шийдэх ёстой вэ гэдэг эмнэлгийн мэргэжлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр ажил үүргээ гүйцэтгэж яваад ямар нэгэн эрсдэлд орсон амнасаа алдсан тохиолдолд бид нар ямар одоо дэмжлэг үзүүлэх ёстой вэ гэдгийг тодорхой тусгаж өгч байгаа. Яаж тэгэхээр сая талигаач түрүүний одоо тэгж олооч эмчнэрийн хувьд бол ямар нэгэн дэмжлэг бол байхгүй юм байна тийм. Байхгүй. Тэгэхээр эрх зүйн хувьд ямар тодорхой гэдг нь яг ямар харин тэрийг ямар байх вэ гэдээ одоо хуулийн дээр одоо энэ заалтууд нь зүүр заалцууд нь орж байгаа. Одоо олон нийтэд хэлэлцүүлэг хийгдэн. Тэгээд тэрний дараагаар яг